Сайн байна уу хүүхдүүд? Соёлын үеийн үндэсний төв Star телевизтэй хамтран бүтээж буй ухаан цогцол нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Гоё сонирхолтой үлгэр ярьж өгөхөөр манай их туяа багш минь хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу багшаа? Амар байцгаана уу хүүхдүүдээ? Амар байна уу багшаа? Багшаа та өнөөдөр биднэрт ямар үлгэр ярьж өгөх вэ? За багш нь өнөөдөр хүүхдүүдтэй Монгол ардын үлгэр эвтэй дөрвөн амтан гэж үлгэр ярьж өгнө. Хүүхдүүдээ та нар үлгэр мэдэх үү? Мэднэ. Эмээ өвөө аав ээж нь үлгэр ярьж өгдөг тийм үү? Тийм. За эвтэй дөрвөн амтан гэдэг үлгэрийг мэдэх үү? Мэднэ багшаа. Оо ямар мундаг хүүхдүүд вэ? Ямар амтан гардаг вэ? За хэлээд байгаарай. Сармагчин, Туулай, тагтаа. Туулай. Дөрвөн амтан гардаг тийм ээ? Эвтэй дөрвөн амтан гэсэн юм чинь. За багш нь хүүхдүүдтэй үлгэр уншиж өгье. Эртээ урдын цагт халуун дулаан оронд тагтаа шувуу, туулай, сармагчин, заан дөрөв олон жил хамт эвтэй найртай амьдран сууж байжээ. Тэр дөрөв эвтэй сайхан байдаг байсан ба нэг өдөр хэн нь ах болохоо мэдэж ах нь дүү нараа тэтгэж дүү нь бусад ах нараа хүндэтгэх талаар ярьж хэлэлцээд бие биесээ хэн нь ах болохоо асууж гин. Тэнд нэг мод ургаж байсан тул заан тэр модыг хараад намааг балчир байхад энэ мод надтай чацуухан байсан ба би шөргөөдөг байлаа гэж заан хэлж гин. Гэтэл сармагчин ингэж хэлж гинэ. Намааг бяцхан байхад энэ мод тоглож дүүлэх мөчөргүй надтай адилхан байсан тул сүүдэр намааг арай чамайг халахалдаг байсан гэж сармагчин хэлж гин. Гэтэл туулай ингэж хэлж гин. Намааг баг байхад энэ мод дөнгөж сая үндэслээд би үндэснээс нь малтаж иддэг байсан гэж туулай хэлж гин. Гэтэл тагтаа ингэж хэлж гин. Сүмбэр уулыг дов байхад сүн далайг шалбааг байхад би энэ модны үрийг зууж ирээд энд унагсан юм аа. Тэгээд энэ мод ийм том ургасан гэж хэлж гин. Ийн ярилцаж хамгийн ах нь тагтаа, удаах дүүн туулай, туулайн дүү сармагчин, хамгийн отгон дүүн заан болж таарч гин. Дүүн ахыхаа хүндлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээр гаргав. Харин сармагчин туулай ахаа мөргөн дээр гаргав. Туулай тагтааг ахаа гэж дээрээ гарган мөнөөх том модны жимсэнд хүрч дүү нартаа тарааж өгч эдэж гинэ. Ийхүү энэ дөрвөн амтан хүндэтгэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар эвтэй дөрвөн амтан хэмээгдэх үлгэр бий болсон төвхтэй юм гинэ. За хүүхдүүдээ энэ дөрвөн амтан юун тухай ярилцсан бэлээ? Хинэн ах, хинэн дүү болох. Оо зүйтэй хинэн ах байх вэ? Хинэн дүү байх вэ? Дүү нахаа хүндлэн ахан дүүнрээ тэтгэнэ гэж ярилцсан тийм үү? Тийм. За тэгтэл хамгийн том ах нь хэн болж таарав? Тагтаа. Тагтаа. Хамгийн бага дүү хэн бэлээ? За. Уг нь бид нар харахад хүүхдүүдээ заан маш том биетэй бид нар зааныг хамгийн том ах нь гэж бодсон тийм үү? Гэтэл хамгийн бага дүү заан болж таарсан тийм үү? За тэг хүүхдүүдээ Монгол ардын үлгэр маань хүүхдүүд та бүхний маань хүмүүжил, соён гэгээр хин ухаанд нь ингээ сургамж өгсөн дандаа юм сайхан үлгэрүүд байдаг юм. Гоё сургамжтай үлгэрэж өгсөн багштаа баярлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн маань дараагийн болон эхлэж байна. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сая эвтэй дөрвөн амтан үлгэр сонссон тийм үү? Энд ямар амтан вэ? Сармагчин, туулай, тагтаа. Одоо тэгвэл бүгдээрээ энэ дөрвөн амтныг хийх үү? Энэ ширээнд байгаа хүүхдүүд маань нойлын цаасны голоор заанаа нааж бүтээл хийх нэ. Энэ ширээнд байгаа хүүхдүүд нэг удаагийн аяг бариад аягаар бүтээл хийх нь. За энд байгаа хүүхдүүд нь өнгийн цаас ашиглан сармагчин хийж бүтээл хийх нэ. Энд байгаа хүүхдүүд нь нэг удаагийн тавг ашиглаад тагтаа хийж бүтээл хийх нь. Эхлээд хүүхдүүдээ цавууныхаа таглагын дээш нь татаарай. Дээшээ татаад доороос нь эргүүлээд цавуугаа гаргаж өгнө. Одоо цавууныхаа
Доороос нь эргүүлээд цавуугаа гаргаснаа. Цавуугаа гаргаарай. Эхлээд энэ цагаан өнгийн цаасан дээрээ цавуугаа түрхээрэй. За цавуугаа түрхээрэй. Дараа нь ягаан өнгийн цаасаа дээрээс нь нааж өгнө. Аялангоо одоо энд хамраа наасан тий. Хамраа наасан юм чи одоо сахлаа наа. За сахлаа цавуугаа түрхлээ. Энд нэг наагаад энд нэг наа. За тэгээд одоо нүдээ наа. Одоо хоёлаа нүдийг наа. За нүдэн дээрээ цавуугаа түрчих. Одоо нэг нүдээ энд наагаад өгч. Одоо хоёлаа энд ингээд хөөр хэмжижгэн бүр хинүүд зураад өгч. Зөв. За болсон. Одоо энд нь. За одоо энд аамын зурна. За. Бүгдээрээ цавуугаа хэрэглээд дууссан учраас цавуугаа доороос нь бариад эргүүлээд доош нь хийлээ, таглалаа. Цавуугаа сагсандаа игээд хураалаа. Босноо. Онц хөвгтүүд. Багш нь та нарт улаан өнгөтэй цаас өгсөн байгаа. Нэг цаас аваарай. За одоо энэ цаасаа бүгдээрээ базаарай. Ингээ гараараа баз. Ингээ базаад. Ингээ базчих. Гартаа ингээ баз. Бацсан улаан цаасаа бүгдээрээ модон дээр авчирч нэгээрээ наан шүү. Заяа. За багш нь үзүүлье. Энд ингээд наагаад тогтоочно. Энэ бол бидний чимэглэж байгаа модон дээр алим шүү. Заяа. За бүгдээрээ тэгвэл алим хийсэн бахны штэ гав. За одоо босоод нэгээрээ очиж наана. Бүгдээрээ сая энэ модыг юугаар бүтээсэн блэ? Энэ модон дээр юу нааж өгсөн блэ? Энэ юу вэ? Юу вэ? Алим. Алимаар бүгдээрээ модоо чимж өгсөн тийм үү? Тэгвэл одоо өөртөөхөө хийсэн бүтээлээр бас модоо чимэглэе. За хамгийн эхлээд заан хийсэн хүүхдүүд багштай хүрээд ир. Зааны дараа юу вэ? Юу вэ? Сармагчин. Одоо тэгвэл сармагчингаа авчираад наа. За сармагчин хийсэн хүүхдүүд авчираарай багштай. Одоо дараа нь юу вэ? Туулаа хийсэн хүүхдүүд багштай бүтээлээ авчираарай. Дараа нь тагтаа хийсэн хүүхдүүд багштай бүтээлээ аваад ирээрэй. За өнөөдрийн бүтээл хийх цагаар амжилттай оролцсон хүүхдүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Найзуудтай баяр хүргээд ийм гоё бүтээл хийсэн байна бид нар.
Ингээд бүгдээрээ амжилттай бүтээл хийсэн учраас бие биендээ алга тушаа дахиад нэг баяр хүргэе. За алга тушаарай. Ухаан цогоор нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.